Сайн байцгаана уу? Энэ лайв подкастын энэ удаагийн дугаарын сэдэв хүүхдийн тэтгэлэг. Бидний урилгын хүлээ авч хууль зүйн тусалцааны төвийн улсын өмгөөлөгч буян жаргал болор туянаар хөрс ирсэн байна. Та хоёрт энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа, танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За, ажил хөдөлмөр нь сайн уу? Завгүй л явж байна уу? Сайн байна. Одоо энэ хууль зүйн тусалцааны төв гэдэг энэ байгууллага бол одоо хүнд хуулийн тусалцаа хүргэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ өмгөөлөгч төвтэй байгууллага бол гэж би боддоо шүү дээ. Тийм, та зөв л ойлгож байна. Ер нь бол өмгөөлөгч төвтэй л байгууллага гэсэн үг. Одоо төрөөс хууль зүйн тусалцаа үзүүлэх энэ чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд тийм улсын өмгөөлөгч нарыг сонгон шалгаруулж, мэрэгсэн өмгөөлөгч нарыг сонгоод, томилоод тийм түүгээр бас одоо Монгол улсын хэмжээнд 21 аймаг нийслэлийн дүүргүүдэд өмгөөлөгч нарыг одоо бэлтгэж тий тэгээд иргэдэд хууль зүйн тусалцаа үйлчилгээг үн төлбөргүй үзүүлэх чиг үүргийг гүйцэтгэж байгаа ийм байгууллага байх юм аа. Хууль зүйн тусалцаа гэхээр одоо хууль зүйн бас мэдээлэл бас тусгай утас ажилтдаг болов тий. Тий. 7700 1982 гэсэн дугаар байгаа. Энэ дугаараар бол одоо иргэд одоо тий ажлын өдөр 8:30-аас 17:30 минутын хооронд хууль зүйн зөвлөгөө авъя, үн төлбөргөө авъя гэх юм бол энэ дугаараар холбогдоод зөвлөгөө мэдээлэл авч болно гэсэн. Энэ жилийн хүрээнд хэдэн хүн хууль зүйн зөвлөгөө мэдээлэл авсан байна. Өмгөөлөгч нар нь хэдэн хүмүүс бас өмгөөлийн үйлчлэгээ үзүүлсэн байна. Энэ хэрэгүүдийн хэдэн хувь нь бас яг бидний өнөөдөр ярих гэж байгаа сэдв буюу хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой байгаа юм. За манай байгууллага бол одоо хууль зүйн тусалцааны тухай хуулийн дагуунд үйл ажиллагаа явуулдаг. Энэ хуулийн дагуу бол манайх одоо иргэдэд тий 3 төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Энэ дээр болохоор хууль зүйн зөвлөгөө мэдээллийг бол үн төлбөргүй үзүүлнэ. Хоёрдугаарт нь болохоор тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай авах баримт бичиг буюу одоо тий өргөдөл, гомдол, үсэлт нь хэмжлэлийг боловсруулж өгч байна. Мөн өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байна. Мөн одоо бас үйл ажиллагаагаа одоо хууль зүйн тусалцаа үйлчилгээ сургалт мэдээллийг тий иргэдэд хүргэх, сурчлах ийм чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгаа. За энэ жилийн хагас жилийн байдлаар гэх юм бол манай байгууллага бол 3000 гаруй иргэдэд бол хууль зүйн тусалцаа зөвлөгөөг мэдээллийг бол хүргэж ажилласан байна. Үүнээс бол 600 гаруй одоо өргөдөл, гомдол, хүсэлт нь хэмжлэлийг бол иргэдэд боловсруулж өгч одоо өнөөдрийн ярилцах байгаа сэдэв болох одоо тий хүүхдийн тэтгэлэг гаргуулахтай холбоотой маргааны асуудлаар бол 70 гаруй хэргийг бол хүлээж аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зарим нь явж байна, зарим нь бол шийдвэрлэгдээ дууссан ийм хэрэгүүд байж байна. Гэр бүл салахаар сааталт нь хөөхд байгаа тийм ээ. За төрөнгийн маргааныг бол өнөөдөр бид нэр төдийлөнд ярилцахгүй. Тэр бол өөр асуудал баг. Одоо хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн эрхийн тухай, хүүхдийг нь хэн насрамжлах уу, хэн бас нөгөө тэтгэлэг өгөх тал нь бас ямар өөр хариуцлагатай байх уу? Энийг хуулийн хүрээнд яаж зохицуулсан бэ гэдэг талаас нь ярилцах юм, тийм ээ. Тэгэхээр хүүхдийн тэтгэлэг яг мөнгөнд дүн ямар байна, тийм ээ. Тэгээд хүүхдийн тэтгэлгийг тогтоохдоо бид нэр яг хамгийн дээд нь хэдэн төгрөгөөр тогтоож байна. Хамгийн бага нь хэдэн төгрөгөөр тогтоож байгаа талаар ярилцъя. Хүүхдийн тэтгэлгийн хувьд одоо үнийн дүнгийн хувьд болох юм бол амжиргааны баталгаажих төвшнгөөр тогтоодог. Амжиргааны баталгаажих төвшинг бол одоо жил бүр одоо тий үндэсний статистикийн газраас шинжилэн баталдаг. За 2025 оны байдлаар бол одоо хүүхдийн тэтгэлгийн хэмжээг бол амжиргааны баталгаажих төвшин бол Улаанбаатар хот бол 498,500 төгрөг байна. Тэгээд гэр бүлийн тухай хуулиаснаар бол хүүхдийн тэтгэлгийг 0-аас 11 нас хүртэл нь бол 50% хэмжээгээр буюу одоо 498,500 төгрөгийн 50%-аар хэрвээ 11-ээс 16 нас хүүхдэнд суралцж байгаа бол 18 нас хүртэл бол амжиргааны баталгаажих төвшингийн 100%-аар өгдөг гэсэн үг. Тэгэхээр энэ үнийн дүн бол ингээд өсөөд одоо тий тухайн инфляц одоо хүмүүсийн амжиргааны төвшингөөс хамаарат жил бүр шинжлэгдэн тогтоогдож байдгаа гэсэн үг. Тэгээ хүүхдийн тэтгэлгийн одоо хэмжээ дээд хэмжээ нь одоо хэд байх вэ тий? Одоо бүх олон хүүхдтэй хүн бол ер нь л одоо хөдөлмөрийн өсөлт доод хэмжээ гэхээр чинь
498,500 буюу одоо бараг 500 орчим мянган төгрөг. Тэгэхээр 3 хүүхдүүд нь бүгдээрээ 11 наснаас дээш болвол тэнд чинь сая 500 мянган төгрөгийн тэтгэлэг өгөх гэдэг тий. Тэр хүний хөдөлмөрийн хөлс түүнтэй адилдах орлого цалин хөлстэй бас уялдуулж тогтоодог л доо. Хуулиар юу гэж хөлжилсэн байдаг вэ гэхээр тэр хүний хөдөлмөрийн хөлс цалин хөлсний орлогын 50%-аас бол хүүхдийн сэтгэлийн хэмжээ бол хэтэрч болохгүй гэж зохицуулсан байдаг. Тэгэхээр бас энийг бас иргэд бас мэдгэн чухал. За тэгээд түнчлэн хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй тохиолдлууд их байдаг. Төлөхгүй бол ямар хариуцлага ногдуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр 3 буюу түүнээс дээш сар одоо хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй байх юм бол танд бол зөрчлийн хэрэг үүсгэх боломжтой. Шүүхэн шийдвэр биелүүлэх тухай хуулиар хүүхдийн төлөвлөгөө зайлсхийсний төрөнгөө нуун дарагдуулсан гэсэн зохицуултууд бол бас байгаа. Түүнчлэн 50 сая төгрөгийн төрөнөөс дээш одоо төлбөр өөр төлбөртэй хоримтлагдаад өөр төлбөртэй олчих юм бол хилээр гарах эрхийг нь бол хязгаарлах энэ төр арга хэмжээ авна. Тэгээд мэдээллийн санд бол өөр төлбөртэй гэдэг бүртгэл бол элч тохиолдолд байх учраас хүүхдийн тэтгэлгээ иргэнийхээ үүргээ биелүүлж гол нь хүүхдийн тэтгэлгэлүүд байгаагийн одоо юу тал нь бол хүүхдийн сайн сайхны төлөө хүүхдийн зөвхөн хэрэгцээнд л зориулагдаж хүүхдийн тэтгэлгийг төлөвлөж байгаа. Түүнээс биш одоо тэр хүүхдийн тэтгэлгийг өөр зүйл захиран зарцуулах тийм ээ. Ийм бол боломжгүй. Нэг жишээ байгаа юм. Би анх нөхөртөөгөө 2020 онд танилцаад хамт амьдраад тэгээд нөхөр маань 2021 оны 6 сард хөдөө ажиллаар явах хэрэгтэй болоод бид хоёр ажлын шаардлагаар тусдаа амьдрахаар болсон. Тэгээд тэр үед би 7 сартай жирэмсэн байсан. Тэгээд 9 сард хүүхдээ төрүүлээд нөхөр маань байгаагүй учраас би хүүхдээ өөрөөр овголцсон. Тэгээд хүүхэд маань одоо 4 настай, 3 настай байхдаа ширээн дээрээс халуус татаж асгаад 60% түлэгдэлтэй гэж онцлогдоо тэр үедээ хаалгаанд орсон ч гэсэн амар их соривтой байдгээрээ одоо төлөнхийн төв дээр болон өрхийн эмчтэрийн хяналттай байнгын жишүүлэх таасан тэр төрхөж явж байгаа. Тэгээд нөхрөөсөө тэтгэмж авъя гэхээр надад одоо гэрэлтийн баталгаа байхгүй, өөрөөр нь оглоогүй ийм үед тэтгэмжээс гадна би хүүхдийнхаа сорвиг арилгуулах гоо сайхны мэс заслын эмчилгээнийхэн төлбөрийг гаргуулж авах боломжтой юу? Энэ тал дээр зөвлөгөө өгөөч. Тэгэхээр нэг гэрлэлтэд аль бие осоо бүртгүүлээгүй гэдэг асуудал тавигдахаар мөн дээрээс нь хүүхэд бас нэг ээжээрээ овгуулж байгаа буюу тий ааваар овглоогүй гэдэг ийм асуудал яригдж штэ тий. Тэгэхээр энэ тохиолдолд нэг хэмжээний шаардлага эцэг тогтоолгох хүүхдийн асрамж тэтгэлэг гаргуулах мөн дээр нь одоо нэг хүүхэд эмчилгээний нэмэлт зардал гаргуулах гэдэг асуудал яригдж байгаа учраас хүүхдийн одоо нэмэлт зардал гаргуулах ийм агуулгатай нэг хэмжээний шаардлага гаргана гэсэн үг. За яагаад эцэг тогтоолгох нэг хэмжил гаргаж байгаа юм бэ гэхээр тэрний цаад үр дагавар нь юу юм бэ гэхээр ээжээрээ овлоод байдаг хүүхэд аль бие усны одоо бүртгэлтэй гэр бүлээс төрөөгүй байдаг ийм асуудал үүсэж байгаа учраас эцгийн тогтоолгоод магадгүй тийм аргааны хэрэг хэмжээ төрөлх ажиллагааны явцад эцэг нь үгүй эн чинь миний хүүхэд биш ээ гэд маргах хэрэг нь бас байгаа дээ шүү дээ тий. Тэгэхээр эцэг тогтоолгож одоо тэрийг шүүхийн шатанд бол хэрэг хэмжээ төрөлх ажиллагааны явцад шинжээш томилуулаад эцэг нь мөн эсэх талаар дүгнэлт гаргуулж болно гэсэн. За эцэг нь мөн болчлоо гэдэг асуудал яригдлаа тий. Тэгээд дараад нь хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолох асуудал яригдах юм тий. Тэгэхээр хүүхдийн асрамж тэтгэлгийг бол одоо магадгүй хэрэгний шийдвэрлэх ажиллагааны явцад үгүй би хүүхдээ ер нь өөрөө авч би өөрөө өсгөн хүмүүжүүлмээр байна гэд хариуцагч буюу эцэг талаас нь бас маргах боломжтой байна тий. Тэгэхээр хүүхдийн асрамжийг тогтоохын тулд гэр бүлийн тухай уулзааснаар бол тухайн хүүхдийн нас нь хэдтэй одоо тэр хүүхдэд эцэг хийх нь аль нь илүү анхаарал халамж тавьдгийг яс зүүн байдал нь яс суртахууны байдал нь аль нь илүү юм гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хэсэг тий мөн дээрээс нь одоо тухайн хүний эдийн засгийн буюу ахуйн нөхцөл болцоо нь хэр сайн гэдэг энэ олон үзүүлэлтүүдийг харгалзаж үзчихээ хүүхдийн асрамжийг тогтоож өгдөг гэсэн. Нөгөө харгалзаж үзэн гэдэг нь энийг шинжээж ажиллах уу? Эсвэл шүүгч өөрөө ингэж
тэр хүмүүсийн ерөнхий шүүх хуралдааны явцад олсон мэдээлэлээр харгалзаж үзэх үү? Ер нь бол нөгөө иргэний хэргийн шүүхэд бол талууд өөр одоо тий би юу хүсэж байгаа тэрнтэй холбоотой нотлох баримтаа өөрөө гаргаж өгнө. Хариуцагч талаас тий эн чинь миний хүүхэд биш ээ. Эсвэл би энэ хүүхдээ өөрийнхөө асрамжинд авмаар байна гэдэг бас маргаж байгаа тохиолдолд бол өөрийнхөө тэр үндслийг нотлох баримтуудаа гаргаж өгчиж талууд тэр нотлохооны үндсэн дээрээс шүүх хэргийг шийдвэрлэдэг гэсэн үг. Тэгэхээр одоо хэрэг хэний шийдвэрлэх ажиллагааны явцад бол түүнтэй холбоотой одоо нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой хүсэлтүүдийг гаргаж өгч болдог. Жишээлбэл төрийн байгууллагад байгаа нотлох баримтыг тухайн хүн өөрөө хандаад авах боломжгүй бол тэр төрийн байгууллагаас нотлох баримт гаргаж өгөөч гэдэг тий. Эсвэл одоо ингээд хүүхдийн яг ингээд асрамжийг тогтоохын тулд за над дээр илүү тогтоовол энэ хүүхэд илүү одоо тий хүүхдийн дээд ирэх ашиг сонирхлыг хамгаалах боломж байгаа юм а гэдгээ одоо үнэлүүлэхийн тулд хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсээс одоо энэ шинжээчэнд үнэлт гаргуулах бас боломжтой байдаг. Тэгэхээр нөгөө хүүхэд түлэгцэн гэдэг байгаа шүү дээ тий. Ахын одоо түлэгдэлтэнд өртөөд хүүхдийн маань 60% түлэгдэлтэй гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд болохоор эмчилгээний зардал болон одоо боловсролын зардал түүнтэй одоо хүүхдэд зайлшгүй гарах шаардлагатай тэр нэмэлт зардлуудыг бол одоо хүүхдийн тэтгэлэг гаргуулснаас гадна одоо гаргуулах бас боломж хуулийн боломж байдаг. Нэмэлт зардал бол эрүүл мэндийн зардлаас гадна боловсролын зардал гэж түрүүнд дурдсан тийм. Энэ дээр нэг тодорхой сургууль сурдаг. Тийм. Их сургууль сурдаг хүмүүсийн тохиолж яхаа их хвчлэн насанд хүрсэн байгаа учраас хүүхдийн тэтгэлийн асуудал тийм ээ. Яг ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг. Тийм, ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн тухайд за ерөнхий боловсролын сургууль сурж агаад өөрийнхөө авьяас чадвар, хүүхдийн авьяас чадварыг харгалзан үзээд өндөр төлбөртэй сургууль сурах харууллаа гэж бодъё тийм. Энэ тохиолдолд эцэг их хоёр бол харилцан тохиролцоод тэр төлбөрийн нэмэгдэл төлбөрийн хувааж төлөх үүрэгтэй. Ингээд тохиролцоонд хүрч чадаагүй бол шүүхэд хандаад энэ нэмэлт төлбөрийг бол эцгээс нь юм уу ихээс нь гаргуулan авах боломжтойгоор зохицуулсан байдаг. Манай найруулагчдын баг бэлдсэн кейсийг та бүхэнд үзүүлье. Би одоо 6-аас 11 насны 4 хүүхэдтэй 30 настай өргөх талхалсан гэж байна. Тэгээд хүүхдүүд маань бүгд одоо ээжээрээ овогддог. Учир нь одоо хүүхд одоо 4 хүүхд маань төрөхөд аав нь үргэлж хөдөө одоо ажиллаар гэд явцдаг байсан. Учраас бүгд ээжээрээ овогдсон байгаа. Тэгээд нөхөртөөгөө уулзаж ярилцахаар одоо ингээ өөр амьдрал зохиогоод одоо өөр амьдрал зохиогоод 2 хүүхдийн одоо эцэг болсон. Тэгээд хүүхд ярилцаад одоо хүүхдийн тэтгэмж авъя гэхээр одоо манай том хүүхэд бага хүүхэд хоёроо бол өөрийнхөө хүүхэд гэхэд эргэлзээтэй байна. Ийм учраас одоо би одоо дахиж одоо мөнгө төгрөг одоо тусламж илүү зардал гаргаж чадахгүй өөрөө одоо ингээм амьдрал зохиогоод явцсан учраас өөр амьдралтаа болсон болохоор гэд байдгаа. Тэгээ одоо эцэг тогтоолгоо ДНХ-гийн шинжилгээ хийлгэх болон одоо бүгд ээжээрээ овогцоогдоод шүүхтээр очоод энэ одоо юуны тэтгэмж авъя гэхээр бүгд надаараа овогцсон байдаг болохоор одоо яах ёстой вэ? Тэгэхээр энэ дээр бол ер нь гэр бүлийн тухай хуулиар ер нь Монгол Улсын хуулиар бол ерөөсөө гэрэлсэн, үржилсэн өмнөх гэрэлтийн хүүхэд үл хамааран хүүхэд бол тэгш хэрэгтэй. Тэгэхээр энэ тохиолдолд ч гэсэн хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулan авах боломжтой. Тэгээ хүүхдийн тэтгэлэг гаргуулan авахын тулд хэмжлэлийн шаардлага нь бол хүүхдийн тэтгэлэг гаргуулахаас гадна хүүхдийг эцгээр нь юм уу тийм оглохын тулд одоо эцэг тогтоолгохын хэмжлэлийн шаардлага нэмэлтээр бол гарганаа. Ер нь заавал гаргадаг юм байна. Тийм ээ жишээлбэл дөрүүчийн кейс дээр бас тийм байсан тийм. Яг тийм байсан. Тэгэхээр хууль зүйн нөхцөлцөөний тухай хуулиар бол хүүхдийн тэтгэлэг гаргуулахтай холбоотой хэмжлэгч хүн маань өөрөө төлбөрийн чадваргүй буюу одоо олон хүүхэдтэй өрх тулгайлсан эцэг их тий байгаа тохиолдолд үүнийг бол одоо хууль зүйн нөхцөлцөөний төвийн улсын өмгөөлөгч бол үн төлбөргүй хууль зүйн нөхцөлцөө үзүүлэх бүрэн боломжтой шаардлагатай байна. Одоо хүүхдээ гэрэлтэй батлуулаагүй тохиолдолд эцгээр нь бүрдэгдэггүй нэг үе байсан шүү дээ. Яагаад энэ хүмүүс ингээд хүүхдээ ингээд аав нь байсаар байтал өөрөөрөө овоглоод байна вэ гэхээр эн чинь нөгөө
гэрэлтэй батлуулаагүй учраас ээж аав хоёулаа иргэний бүртгэлийн байгууллагт буюу улсын бүртгэлийн байгууллагт очиж одоо зөвшөөрөл өгчээж хүүхдээ бол нөгөө эцгээр нь авах боломжтой учраас хин нэг нь одоо аав нь ингээд эзгүй байх тохиолдолд ингээд яралтайгаар хүүхдийн гэрчлэгээ гаргуулж авах, хүүхдийн мөнгөндөө хамрагдах. Тэгээ бусад одоо нийгмийн халамж хамгааллын үйлчилгээнд орох зэргээс шалтгаалаад үгүй бол ер нь бол 14 хоногоос дээш хэтэрчлээ торгуул төлбөрт орж магадгүй гэдэг үндслэлээрээ ингээд яарад эцгийн цуг очихыг хүлээлгүй ингээд авчих тохиолдол бас төгөөмөл ажиглагдаад байгаа юм. Гэр бүл салалт нь өөрхөн утгатай зарим хүмүүс таарч тохирохгүй байна. Зарим хүмүүс бол хадамуутайгаа таарахгүй байна тийм. Олуулаа нэг гэртээ амьдэрдэг. Зарим тохиолдолд гэр бүлээс гадуур харилцааны асуудлууд яригддаг тийм ээ. Гэр бүлийн одоо харилцаа дуусгар болгоход буюу одоо гэрлэлт цуцлалт бий болгоход хэний буруутай үйл ажиллагаа илүүтэй их нөлөөлсөн бэ гэдгээс хамаарат хүүхдийн тэтгэлгийн хэмжээг юм эсвэл эдгэрэнг хуваах дундын хөрөнгийн одоо ноогдох хувийг өөрөөр тогтоох боломж хуулийн боломж бол байдаг. Гэрлэлт цуцлалт бол гэрэлтийг дуусгаруулах нэг л үндслэн гэсэн үг. Гэрлэлт дуусгар болно гэдэг нь те гэрлэлтийг хүчин төгөлдөр бусад тооцоолж болж байна. Эсвэл одоо гэрлэгчтэй аль нэг нь нас орсон тохиолдолд гэрлэлт дуусгар болох бас нэг үндсэл болж өгдөг байхгүй. Тэгэхээр гэрлэлт цуцлалт яагаад цуцлаад байгаа юм те одоо ингээд тэнд маргаан байгаад байна. Талууд үл ойлголцоод байна. Эсвэл тэнд гэр бүлийн хүчирхийл байгаад байна. Хүүхдийн эрх ашиг сонирхол хөндөгдөөд байна. Эсвэл нэгэн тааш тохирохоо болоод олон жил удаан тустай амьдарсан хүмүүс байдаг. Тэгсэрнээсээ одоо өмнөх гэрэлт нь хүчинтэй байгаад байдаг тий. Тэнгүүд өмнөх гэрэлт нь хүчинтэй байгаа тохиолдолд дараагийн гэрэлтийг бүтгэх бол боломжгүй учраас тустай амьдарч исэн хүмүүс олон жилийн дараа ч хамаагүй тий. Шүүхэд энэ талаарх хэмжлээ гаргаад бас ингээ гэрэлтээ цуцлуулах бас боломжтой байдаг гэсэн. Эвлэрүүлэн зуучлуулах гэж бас зүйл байгаа тийм ээ. 3 сар өгдөг. Эвлэрүүлэн зуучлах 3 сар гэдэг нь болохоор хэрэг хянын шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх тий урьдчилсан арга хэмжээ аваад тухайн хүмүүсийг одоо эвлэрэх боломжтой байна гэж үзээд тий эвлэрүүлэх хугацаа өгөх 3 сарын хугацаа байхаас гадна мөн одоо анхан шатны шүүхийн дэргэд ажилтныг эвлэрүүлэн зуучлалын тусламжтайгаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж бас болдог. Тэгэхээр энэ нь бол нэг нь бол иргэний шүүхтэр хэрэг хянын шийдвэрлэх ажиллагааны явцад яваад байна. Нөгөөх нь бас эвлэрүүлэн зуучлах гэдэг тусдаа чиг үүрэгтэй эвлэрүүлэн зуучлалын тухайн хуулиар зохицуулагддаг бас харилцаа бас байгаад байгаа гэсэн. Нэгэнд хасууд ингээд салахаар болсон тийм ээ шийдвэр гаргасан байгаа шүү дээ. Эсвэл гэр бүлийн хүчирхийллийн асуудлууд яригдаж орж ирдэг тийм ээ. Гэр бүлийн хүчирхийлэл гаргасан тохиолдолд бас хасуудыг эвлэрүүлэн зуучлах хугацаа өгөх үү? За тэр тохиолдолд бол гэр бүлийн хүчирхийлэлтэй хүүхдээ аймнаас бусдын тий эхнэр хүүхд гэр бүлийн гишүүдэд аюул учруулах юм нөхцөл байгаад гэр бүлийн хүчирхийлэл байгаа тохиолдолд бол эвлэрүүлэн зуучлах хугацаа өгөхгүйгээр гэрлэлт цуцлах. Энэ кейсээр бол ер нь залуу бол ер нь зөв явцсан байгаа юм. 3 өрөө байраа өгсөн. Эхнэр нь өөрөө ингээд салах гээд яваад байгаа. Тэгээд одоо манай бас найруулагчдын багийн хийсэн бичлэгийг та бүхэнд хүргэе. Тэрний дараа өргөлдүүлнэ. Ярилцъя. Бид хоёрын хоорондын харилцаа хөндөрж таарамжгүй харилцааны улмаас гэрэлтэй цуцлуулсан. 2 хүүхдээ ээж их насрамжинд үлдээгээд хүүхдүүддээ сар бүр тэтгэлэг өгөхөөр цалингаасаа суудгалдаг байсан. Тухайн үед бид хоёр эвлэрүүлэн зуучлахаар ороод эвлэрүүлэх хугацаа өгсөн чи эхнэр өөр хүнтэй болоод хүүхдийн тээж байгаа гэсэн болохоор би хамтын амьдралын явцад бий болсон байраа өгөө тохиролцоо салсан. Гэтэл эхнэр удалгүй хүүхдээ 2 хүүхдэд нөгөө өсгөж чадахгүй гээд 2 хүүж гэсэн аавтайгаа амьдрна гээд миний төрөөсөлж байсан байранд хүрээд ирсэн. Тэгээд эхнэрт би хүүхдүүд миний асрамжинд 3 жил болчлоо. Би одоо хүүхдээ харж хандаж сургууль цэцэрлэлтэн зөөж байна. Хүүхдийн тэтгэлэг чам руу шилжүүлэхэ болио. Шийдвэр гүйцэтгэгчтэй уулзъя гэхээр шүүх нэгэнд миний асрамжинд 2 хүүг өгсөн. Чи тэтгэлэг өгөх үүрэгтэй. Би ч гэсэн 2 хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өгч л байгаа. Чамаас ирсэн тэтгэмжийг би 2 хүүхдийнхээ нэр дээрх хадгаламжинд хадгалж байгаа гэсэн хариу өгсөн. Уг нь бол хүүхдийн тэтгэмж хүүхдэд зарцуулах хэрэгтэй үстэй. Би хүүхдүүдээс харамлаад байгаа юм биш л дээ. Хадгалж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ надтай амьдарч байгаа болохоор би хүүхдийн тэтгэлэг төлмөргүй байна.
хүүхдүүд надтай амьдж байгаа юм чинь төлөхгүй ингээд орхичихвол яах вэ? Тэгэхээр бол энэ бол өөрчлөх боломжтой. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан юм чинь ингээд одоо эхнэрт хүүхдийн тэтгэлийг төлцөөр байна. Хүүхдийг бол уг нь эхнэр харах ёстой. Боловч над дээр байгаа ч гэсэн одоо ямар ч аргагүй гэж ойлгож бас болохгүй. Тэгэхээр бол хүүхдийн тэтгэлгийг өөр дээрээ гаргуулах буюу хүүхдийн тэтгэлгээ одоо ингээд бас зогсоочвол яах вэ гэдэг чинь тийм хүүхдийн тэтгэлгээ зогсоочвол би одоо хариуцлага хүлээх үү гэдэг тийм зогсоож бол болохгүй. Ягаад гэвэл хууль өөрчилж байгаа тийм. Тийм хууль байгаа. Тэгээд 3 сараас дээш хүүхдийн тэтгэлэг төлөөгөө бол тэр чинь өөрөө зөрчлийн хуулиар шүүхэн шийдвэр биелүүлэх хуулиар бас асуудалд орох боломжтой учраас хүүхдийн тэтгэлгээ дахин шинжилэн тогтоолгоё. Асрамжаа өөрчлүүлье. Нөхцөл байдал юм байна гэж саяныхаа нөхцөл байдлуудыг тавиад шүүхэд хандаж хүүхдийн асрамжаа өөр дээрээ гаргуулж хүүхдийн тэтгэлэг эхнэртээ төлөхгүй, эхнэр рүү өгөхгүй. Эхнэр бол яг ингэж юм л да. Би бол хүүхдийн тэтгэлэг орж байгаа, дансанд орж байгаа. Гэхдээ энийг бол хадгаламжиндаа хийгээ хадгалаад байгаа. Хүүхдийнхаа сайн сайхны төлөө ирээдүйд зарцуулна гэж тайлбарлаж байгаа боловч бодит байдал дээрээ бас амьдрал баялаг болохоор өөр байхыг үгүйсэхгүй. Ийм учраас бол энэ яралтаагаар одоо бүр 2-3 жил ингээ хугацаа алдсан биз дээ тий. Яралтаагаар одоо иргэний шүүхэд хандаад хүүхдийн тэтгэлгээ хүүхдийн асрамжаа өөрчлүүлж хүүхдийн тэтгэлгээ бол эхнэрээсээ гаргуулах бүрэн боломж байна. Энэ шүүх хурлын процесс хэр удаан явах вэ? За одоо жишээлбэл эхнэр нь бол зөвшөөрөхгүй байгаа шүү дээ. Эхний удаа хоёулаа очиж тэр өсөлт өгөхгүй мэдээж нөгөө залуу очиж өсөлтөө гаргуулна. Тэгээд тэр эхнэрийг ингээд дуудаж бүр шүүх хурлд ирэхгүй бол бас удаашрах асуудал бас яригдана тийм ээ. Тэр хугацаанд нөгөө хүн маань хүүхдүүдийнхээ тэтгэмжийг өөрөө төлөвлөд дээр нь бас хүүхдүүдэд асраад ингээд яваад охироод байгаа тал гарна шүү дээ. Хүүхдийн тэтгэлэг ингээ өөрчлөлөх тохиолдолд бол ер нь шүүхэд нэхэмжлэл гаргасан үеэс эхлээд энэ одоо шүүхэн шийдвэр гарсан үеэс эхлээд одоо хүүхдийн тэтгэлэг өөрчлөгдөх нь шүү дээ. Тэгэхээр эхнэр одоо шүүх хуралдаанд ирэхгүй, за бүр шүүх хуралдаанд ирэхдгийг хэл нэхэмжлэлийг гардаж авахгүй хаяг дээрээ амьдардаг боловч хаяг дээрээ бүртгэлтэй боловч амьдардаггүй гэдэг юм тодорхойлт ирүүлээд ингээд цогтаагаад байвал яах вэ гэхээр хариуцагчийг албадан ирүүлэх хүсэлт гаргаад шүүхэд хүсэл гаргаад шүүгчийн захирамжаар хариуцагч буюу одоо тэр хүүхдийн тэтгэлэг авж байгаа талаа хүүхдүүдэд харахгүй байгаа хүнийг шүүхэд албадан дуудан ирүүлж хэмжлэгийг гардуулаад ажиллагаа хийнэ. Тэгээд шүүхийн процесс ажиллагаа бол тийм бол хурдан биш. Өөрийн хэмжлэгийг хүлээж аваад 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх хэсгээ шийднэ. Манай тохиолдолд бол иргэний хэрэг үүсгэсэн мөртлөнгөө хэмжлэгийг нь гардуулж өгөөд хариу тайлбар авах 14 хоногийн хугацаа өгөх гээд байхад хэмжлэгийг гардаж авахгүй байгаа тохиолдолд шүүгчийн захирамжаар албадан ирүүлээд хэмжлэгийг гардуулах ажиллагаа хийгээд тэгээ шүүх хуралдаанд товлоно гэхээр ер нь хамгийн багадаа бол 30 хоног тэгээ цаашаа бол 60-90 хоног хүртэл үргэлжлэх боломжтой. Энийг бол яг урьдчилан хэд хоногийн дотор шууд шийднэ гэсэн гэж одоо тийм хатуугаар ойлгох боломжгүй. Энэ кейсний жишээнээс харахад бол заавал эрэгтэй хүн нөгөө тэтгэмж төлөхгүй эмэгтэй ч гэсэн бас төлөх боломжтой юм байна. Аавч тэр, ээжинч тэр аль нь хүүхдийнхээ асрамжийг одоо өөр дээр өөрчлүүлж авах боломжтой. Үгүй бол 4 хүүхэдтэй аль 2-2-оор нь одоо хүүхдүүдээ асрамжиндаа үлдээгээд хүүхдийн тэтгэлгээ бол одоо харилцан тохиролцохгүйгээр шүүх шийднэ гэдэг зохицуулт ч гэсэн бас юунд хамаатай. Энд бол нэг юм кейс байгаа юм. Нэг залуу нэг бүсгүйтэй танилцаад гэр бүлтэй болсон. Сүүлд нь гэр бүлийн хүн нь арх уугаад тэр хүүхдээ чарахгүй ийм асуудал яригдсан байгаа тийм ээ. Энэ тохиолдолд яг уу энэ тохиолдолд нөө ихийн асуудал яригдаад байгаа тий. 2 настай хүүхдийн хувьд ээж нь ингээд согтууруулах эмгэгтэй тий. Согтууруулгундаа байнга хэрэгэлдэг. Тэрнээсээ шалтгаалаад нөгөө хүүхдээ тижээнд гэдгүү орон байр одоо хоол ундаар нь гачигдуулдаг. Ийм асуудал үүсгээд байгаа тий. Амин дэмийн юунд орсон гэдэг байгаа тийм. Хацрагдaltaй байдаг тий. Энэ нөхцөл байдалд энэ дээр тий хүүхдийн байгууллага бусад иргэд
гэр бүлийн гишүүдээс ч гэсэндээ хэмжил гаргах эрх нь бол нээлттэйдэг. Энэ дээр ямар нэг хэмжил гаргадаг юм бэ гэхээр тухайн их байх эрхийг нь хязгаарлуулах, эсвэл цаашлаад хасах ийм асуудал яригдаж болно. Эцэг их байх эрхийг хязгаарлах асуудал нь ямар хүрээнд байдгийм бэ гэхээр одоо тухайн хүүхдийг орон байр, хувцс хунар буюу одоо наацхийн хэрэгцээг нь гачигдуулна санаатай. Эсвэл одоо нөгөө хүүхдийн хөдөлмөрийн мүлжлэг хийлгэх, хүүхдээр албатан хөдөлмөр хийлгүүлэх ч гэдэг юм уу. Иймэрхүү нөхцөл байдал үүссэн тохиолдолд эцэг их байх эрхийг хязгаарлах боломж байдаг. Эцэг их эрхийг хязгаарласан тохиолдолд шүүхээс 6 сарын хугацаагаар хязгаарлалаа. 6 сарын дараа тухайн нөхцөл байдал арилгаагүй байх юм бол эцэг их байх эрхийг хасах асуудлаар бас хүүхдийн байгууллага тий энд зөвхөн одоо аав нь тийм асуудалтай бол ээж нь тий ээж нь одоо эцэг их байх боломжгүй тийм хүн байгаа бол аав нь гаргахгүй. Энд бол бусад эргээд одоо гэр бүлийн гишүүн төрөл садангийн хүнээс гадна хүүхэд хамгааллын байгууллагын мэрэгжилтэн хүртэл энэ талаар хэмжил гаргах боломжтой гэсэн. Тий. Бас нэг кейс байсан шүү дээ. Аав нь 2 хүүхэдтэй авсан. Тэгсэн чинь насан туршаагүй хүүхдүүдийг ажил хийлгэсэн. Охиноо бүр гэрээсэн гарахгүй өргөж айлгаж сүрдүүлж хязгаарлаж байгаа. Тий. Хязгаарлаж байгаа. Энэ тохиолдолд нөгөө эцэг их байх эрхийг хязгаарлаж өгч гин гэсэн үг байхгүй. Яагаад гэвэл гэр бүлийн тухайн хуулиар хамгаалаад байгаа эрх ашигчин юу юм хамгийн гол нь тий хүүхдийн дээд эрх ашиг сонирхлыг хамгаалах нь хамгийн чухал байхгүй. Тэгэхээр одоо тийм орчин муу тий одоо тухайн хүүхдэд сэтгэл зүйн талаас нь эсвэл одоо ингээ эрх чөлөөг нь хязгаарлаад эсвэл одоо наацхийн хэрэгцээг нь хангаж чадахгүй ийм нөхцөлд байгаа тохиолдолд хүүхдийн эрх ашиг сонирхол маш ноцтой зөрчигдөд байгаа байхгүй. Тийм учраас эцэг их байх эрхийг нь хязгаарлах, хасах асуудал яригдж байгаа гэсэн. Нөгөө талдаа саяны эмэгтэйн кейсэн дээр ярив. Тэр эмэгтэй бол анх танилцахтаа бол зүгээр байсан. Тэгээд тэр хоёр хамтарч амьдраад хүүхэдтэй болоод амьдралынхын дунд нь тийм одоо эрхний хамааралтай болчихсон. Одоо тэр хүнийг бид хүн шийдэхин төлөөд ярьж штт. Тий. Тэгэхээр бас нөгөө бидний бас нөгөө нэг хуулийн зарим зөрчил бас хүмүүнлэг байх гэдэг гол үзэл баримттай байх. Тэр хүнийг шийдэхээс илүү тэр хүнд яаж туслах ёстой вэ? Өөр туслах боломжууд байна уу? Жишээлбэл эмэгтэй хүнийг одоо хүүхдээс нь салгаад өөр ингээ архинд орсон байхад нь тэрийг өөр цааш нь түлхээд ингээд ганцаараа орхиж байгаа байхгүй. Одоо тэр хүн хүүхдээс авах гэр бүлээс авах аргад бид нар өхөдөр өнд түлхэж байгаа юм тийм ээ. Хуулиар шийдэж байна. Энийг арай өөр аргаар шийдвэрлэх боломжууд нь байдаг уу? Хүүхдийн хувьд тий эдгээр ингээд ээж аав нь гэрэлдээ цуцлуулах байгаа байж болно. Гэр бүлд нь асуудал байлаа гэхэд хүүхэд хизээж одоо тий эцэг эхээсээ нүүр боруулдаггүй эцэг эхээ хайрлж идэг байхгүй тий. Тэгэхээр энэ тохиолдолд бас одоо тий архины албатын эмчилгээнд явуулдаг юм уу? Тий ийм гарц гаргалгаагаар эсвэл одоо эмчилгээ албаны эмчилгээнд явуулах замаар тухайн ээжийг засах боломж байна уу тий? Эрх хаслаа, хязгаарлаа, эцэг их байх эрхийг хязгаарлаад хаслаа гэд тэр нь сэргийх боломжгүй гэсэн бас биш байхгүй. Тухайлбал одоо тэр согтууруулах одоо ундааны хамааралтай хүн маань одоо тэр нөхцөл байдал нь арилчих юм бол эцэг их байх эрхийг хязгаарласан шийдвэр хүчмгүй болгоно гэсэн үг байхгүй. Хасах бас тий хасах нөхцөл байдал нь эцэг их байх эрхийг хассан нөхцөл байдал арилсан тохиолдолд бас эцэг их байх эрхийг буцаага сэргээх бас боломжтой байдаг. Бидний урилгыг хүлээн авч хөрсөөрсөнд баярлалаа. Та хоёрын цаашдын ажилд амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье. Та бүхэндээ одоогийн подкастаар хүүхдийн тэтгэлгийн талаар ярилцлаа. Улсын өмгөөлөгч буян жаргал, болор туяа сэтгүүлч хаан зэрэг бид нар хамт байлаа. Дараагийн дугаард уулзалтаа түр баяртай үзэгчтэй.